зүрхний шигдээсийн эрт үеийн 9 шинж тэмдэг, цээжэр үүдэх, цээжинд дарах, шахах, эсвэл дүүрэх мэдрэмж төр. Энэ нь хамгийн түгээмэл бөгөөд чухал шинж тэмдэг. Амьсгал төвчд. Биеийн хүчний ачаалал аваагүй байхад ч амьсгалахад хүндрэлтэй болох. Ихэвчлэн цээжний өвдөлтөй хамт эсвэл бие даан ил, өвдөлт дамжих, өвдөлт гар, хүзүү, эрүү эсвэл нуруу руу дамжиж мэдрэх. Үүнийг булчингийн өвдөлтөй андуурах тохиолдол их байдаг. Дотор мухарах, бөөлж, ходоод гидс хэмэрч дотор мухарах. Энэ шинж тэмдэг эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолдсон. Хүйтэн хөлс гарах, дасгал хөдөлгөөн хийгээгүй байхад генетик хэмжээгээр хүйтэн хөлс гарах, түгшүүртэй байдал дагалддаг. Ядарч сүлдэх, маш бага ачаалалд амархан ядарч сүлдэх. Толгой өргөх, ухаан алдах гэж байгаа мэдрэмж төрөх эсвэл тэнцвэр алдагдах. Энэ нь тархинд очих, хүчил төрөгчийн хангамж багасснаас болдог. Цээж орсох, цээжний хэсэгт эсвэл хэвлийн дээд хэсэгт халуун оргиж өвдөх. Зүрхний хэм алдагдах, зүрх дэлсэх, хэд хурдан эсвэл хэд удаан цэвлэх.